Хамгийн сүүлийн хэлбэр нь 2022 онд гарч байсан SE загвар 3 жилийн дараа шинжлэгдэнэ. Apple анх 2016 онд iPhone 6 загвараа танилцуулсныхаа дараа илүү жижигхэн дэлгэцтэй сайн үзүүлэлттэй утас сонирхдаг хэрэглэгчдэд зориулж 1-р үеийн iPhone SE утсаа танилцуулж байсан билээ. Анхны SE загварын хувьд iPhone 5 шиг мөртлөө хүчин чадлын хувьд iPhone 6s-тэй ижил гэдгээр онцлог байсан юм. Харин 2-р үеийн SE загвар iPhone 8-тэй ижил дизайнтай 11-тэй ижил хүчин чадалтай. Үүний хувьд $399 эхлэн борлуулагдаж байсан. Харин хамгийн сүүлийн хөлбөр болох SE 3-ын хувьд 2022 онд танилцуулагдсан. Загварын хувьд өмнөхтэйгөө ижил буюу iPhone 6 шиг, гэхдээ хүчин чадлын хувьд iPhone 13-тай адилхан байсан юм. Үнэ нь $30 нэмэгдэж $429 борлуулагдаж эхэлсэн байдаг. Энэхүү зүй тогтолцоос харуул маргааш танилцуулагдах SE 4 загвар iPhone 10-та төстэй дизайнтай, iPhone 16-тай ижил хүчин чадалтай байх магадлалтай. Мөн цэнэглэх оролтны хувьд Type-C болж өөрчлөгдөнө. Учир нь Apple компани Европын холбооны журмын дагуу бүх төхөөрөмж Type-C цэнэглэгчтэй олгож байгаа хэлээ. Дараагийн танилцуулагдах бүтээгдэхүүний таамгийг арга хэмжээний логон дээрээс гаргаж болохоор Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook өөрийн X хуудаснаа постлсон энэхүү бичлэг танд Air tag-ийг санагдуулж байгаа. Apple анх 2021 онд түлхүүр, цүнх эсвэл хэнэгний байршлыг наривчлан тогтоох боломжтой бүтээгдэхүүн танилцуулж байсан нь Air tag байсан юм. $29 үнэтэй уг жижиг төхөөрөмжийн борлуулалт жилд дунджаар 26% өсөж байна. 2030 он гэхэд Air tag-ийн борлуулалт $1673 тэрбум хүрнэ гэж тооцоолоод байна. Жижиг мэт боловч хэрэглээ нь улам нэмэгдэж байгаа уг төхөөрөмжийн дараагийн хувилбар маргааш танилцуулагдах нэ. Өөр танилцуулагдах магадaltaй бүтээгдэхүүнүүд гэвэл шинэ чипээр тоноглогдсон iPad Air, MacBook Air байна. Эдгээрээс гадна Vision Pro-д хэмэл оюун зориулсан функцүүд нэвтрэх магадлал өндөр байна. Apple болон Хятадын Alibaba компани хэмэл оюуны технологи дээр хамтран ажиллахаар болжээ. Мөн Apple өнгөрсөн жил өөрсдийн экосистемдээ хэмэл оюунд суурилсан функцүүдийг танилцуулсан боловч улс орнуудын дүрм журмуудаас шалтгаалan хэдхэн оронд хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Харин Хятадд нэвтрүүлэхийн тулд тус улсын засгийн газраас зөвшөөрөл авсан хэмэл оюуны технологи хөгжүүлэгч компанитай хамтран ажиллах ёстой. Энэ хүрээнд Хятадын онлайн худалдааны хамгийн том платформуудын нэг болох Alibaba-тай хамтран ажиллахаар болжээ. Alibaba компанийн хувьд OpenAI хамгийн сүүлийн модулуудаас ч илүү хүчирхэг үзүүлэлттэй Qwen 2.5 модулоо танилцуулаад байгаа. Тэдний модулууд хэдхэн сарын дараачаар Apple-ийн төхөөрөмжүүдтэй интеграц хийхнэ. Үүнээс гадна Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчид Apple-ийн гол өрсөлдөгчд болоод байна. Сүүлийн саруудад iPhone-ы борлуулалт буурч Хятадын зах зээлд Vivo, Huawei-ийн араас 3 дугаарт бичигдэх болсон. Өнгөрсөн 4-р улиралд гэхэд л Хятад дахь борлуулалт нь 11%-аар буурсан юм. Магадгүй уг шинэ хамтрал борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь нөлөөлж болно гэж салбарын мэргэжилтүүд үзэж байна. Apple-ийн хувьд хэмэл оюуны шилжилтэнд маш хянамга хандаж байгаа. Тэд өөрсдөө суур модель сурахаас илүүтэй бусад компаниудыг хөгжүүлсэн хэмэл оюуныг өөрсдийн төхөөрөмжүүдтэй холбож эхэлсэн. Хамгийн ихэнд iOS 13.5 шинжилэлтээр Siri туслах ChatGPT-тэй нэгдсэн байна. Мөн Google-ийн Gemini-ыг ашиглаж магадгүй гэдэг мэдээллүүд цацагдж байсан бол Alibaba-гийн модулууд аль бие ёсоор холбогдохоор болж байна.